За манай байгууллагын зүгээс хүүхдийг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа сургалт нөлөөллийн ажлыг шатараатаагаар хийж хэрэгжүүлж байна. Өнөөдрийн үйл ажиллагааны зөв дадал эрүүл ирээн дуурайндор аймгийн цагдаагийн газар эрүүл мэндийн газартай хамтран хүүхдийг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх түүний эцэг хасрын хамгаалагчид мэдээлэл өгөх зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгууллаа. Зөв дадал эрүүл ирээдүйн сургалт нөлөөллийн үйл ажиллагаа нь хүүхдийг хорт зуршил, арх согтруулахундаа утаат болгон электрон тамхи, бусад төрлийн мансууруулах бодис хэрэглэхээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн орчинд хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилготой маа. Зөв дадал эрүүл ирээдүйн сургалт нөлөөллийн арга хэмжээнд оролцсон эцэгчүүдийн зүгээс хүүхд гэр бүл хөгжил хамгааллын газар, мөн цагдаагийн газарт хандан 5-6 асуудлыг ирүүлсэн. За тухайн хүрээний асуудлуудыг тус бүрэн шийдвэрлэх, хариулт өгөх зорилгоор мэдээлэл ярилцлага өргөсөн байгаа. За хүүхд гэр бүл хөгжил хамгааллын газарт ирсэн саналаас ингээд авчихсан дуртах юм бол хүүхдийн боловсролын асуудал, за мөн дээрэс нь хүүхдийн гэр бүл дэх хүүхэд хамгаалал ямар хэмжээнд байгаа, хүүхдүүд мөн ихэнх асуудлыг зарим тохиолдолд буруугаар ашиглаад байгаа зэрэг асуудлуудыг эцэгхийн зүгээс хөндөж гаргаж ирлээ. Өнөөдрийн арга хэмжээнд оролцсон эцэгчүүдийн зүгээс гарсан саналуудыг хүүхд гэр бүл хөгжил хамгааллын газар цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тусган ажиллана. Сургалтаар цагдаагийн газрын төлөөлөл хорт зуршил болон мансууруулах бодис хэрэгэлсэн тохиолдолд хүлээлгийг хариуцлагын тухай хууль, дүрм журам, холбогдох мэдээллийг танилцууллаа. Мөн нөлөөлийн ажлын хүрээнд хүүхдийг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, гэр бүлийн оролцоог нэмэгдүүлэх, эцэг эхийн хандлага, хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана. Одоо энэ холбоотой ойролцоо байгаа дэлгүүрүүд электрон тамхиг бол маш их зарж байна. Тэгээд хүүхдүүд электрон тамхи аваад тэрийгээ зараад өөрсдөө эрүүл мэндэд бас энэ чинь юутай шүү гэдгийг мэдэхгүй тэгээд тэрийг өнөөдөр тэр амтнд нь байд юм уу, үнэрт нь байд юм уу, бас нөгөө юунд нь байд юм уу, тэрийг маш их шоколадтай их байхаа. Тэрийг бас энэ сургуулиудаар бас юу яах нь бол зүйлтэй болоодыг бодож байна. Хөршийн холбоо гэдэг нэг байгууллагад ажилладаг байсан. Энэ цагдаа нь одоо тийм юм байхгүй байна. Тэгээд энэ хамгийн гол нь бид нар чинь бас баг хамт олонны засгийн ахлагч нэрээр уус үед бид нартай хамтраад бас ажиллавал та нарын ажилд ч гэсэн бас тус төрхөн болох байхаа гэж. Тэгээд дэлгүүрүүдээр хамгийн гол нь шалгалт сайн хэмээн байна. Янз янзын юм байна одоо тархинаас өсвөлээл тэгээд цаашлуул янз янзын юм байна. Энэ тарай хугацаанд дууссан тийм ил дад зөндөө зарж байна. Энэ сургалтанд эцэг эхчүүл иргэд тийм ээ идэвхтэй хамрагдмаар байна л гэж уриалъя да. Тус арга хэмжээ нь аймгийн бүх суманд 11-р сарын 3-ны дотор зохион байгуулагдана.